Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд зөвлөн гадна шилж юм уу? Маш гоё дахианы цээж харих аргыг хуваалцах болно. За юуны өмнө дахианы цээжээс адэр гисгэсэн байх хэрэгтэй. За тэгээд энэ гаднах энэ хальсын ингээд өөхтэй хэсгийг авч жагаад за тэгээд дээрэс нь хүнсний скотчээр нааж жагаад сайтар зөхөө явуулна. За тэгээд голоор нь ингэж хувааж жагаад за илүү ингэж санжин жумж байгаа мах бол ингэж ирчээд авчна. За тэгээд бүгдийн голоор нь хуваачна. За тэгээд голоор нь ингэж хуваачаад ойролцоогоор 3-4 см урт болох хэмжээтэйгээр ирсэн байгаа. За энэ удаа ингэж 3-4 см ингэж налуу ирсэн байгаа. За эсвэл жоохон дратай байх юм бол тэгшин ирчээд явсан ч болно. Тэгвэл бас жижигхэн бөгөөд бас гоё нагет шиг дахиад болно. За тэгээд энэ үнийг уутанд хийж агаад за дээрэс нь 3-4 жимх давс хийгээд перц нэг 4-5 тоор ирүүлсэн. За тэгээд саримсаа 2 шиг саримсыг ингэж өрөөд за тэгээд өргөдөг үсгийн сайтар тусч жагаад дахиад руу хийчихнэ. За тэгээд сайхан дахиад бүх хэсэгт нь саримсаа очих хэмжээнд болгоод за тэгээд баг зэрэг хүрээг үсэгт нь бол жоохон перц хийгээд за дээрэс нь бол хиттийн хуажаа гэдэг амтлагч хэлсэн. За тэгээд тараг өөрөө бүрсэн тараг маш гоё за дэлгүүрийн дараа ирсэн ч бас болно. За тэгээд сой соусны халбаг, нэг хоолны халбаг. За дээрэс нь гурил 2 халбаг хийсэн. За гурил бол 1-р гурил бол ашигласан байгаа. За тэгээд сайтар бадж жагаад крахмалын үйл бас их гоё тийм ер нь гадна тал нь их гоё шажигнаар болдог. За дараа нь бол энэ дараа фрит гэдэг нөгөө дүрж байгаа шардаг нөгөө зурмаа хийж байна. Гурилны 3 халбаг, крахмал 2 халбаг, тэгээд өндөг 1 ширхэг. За дээрэс нь бол нэг ус хийж байна. Хөд ус хийж байна. Тэгээд сайтар утгаж жаад нэг хагас сая хөд ус хийж үдсэж жагаад жоо өтгөн бол усаа нэмчихнэ. Тэгээд жоохон шингэндүү байх юм бол жоохон гурилаа нэмээд өгнө. За дээрэс нь 2 жимх давс хийчихнэ. Баг зэрэг давсаар хамталж жаад хайрсан дээрээдэг. За тэгээд хитрхи шингэн боссон бол гурилаа хийж байгаа өтгөн болгочихно. За жоохон шингэр тэрхүү болсон учраас баг зэрэг гурил нэмжээд зурмаа бэлэн боллоо. За нэг жоохон зунгаарлцсан нэг хитрхи зунгаарлалтаагүй баг зэрэг устай хэмжээний тэгээд хувааж ав лажаз гэдэг нэг халуун ногоотой халуун чинжүү байсан. Дээрэс нь бол паприка гэдэг халуун ногоо 3 төрлийн халуун ногоотой байсан байгаа. Тэгээд хайрлан таваас сайтар халааж байгаа тосоо хийж агаад шүлний тосоор болсон хийж байгаа. Шар тос ивэл бас гоё болно. За энэ зурматаа дахиагаа хийж агаад за 1-4-5-ыг тавьж агаад за шагаад явчихна. За тэгээд баг зэрэг хайрагдсан бол эргүүлж агаад сайтар хайр явчихнаа. За тэгээд тагийн таглаад ингээд ууранд нь сайтар болгоно. За тэгээд урагшаа хошоо ингээд сайтар бүх тал руу ингээд тусын хавьж жагаад бас гоё шарах хэрэгтэй. За тэгээд бүгдийн сайхан нөгөө тал руу нэрвүүлж жагаад нэмжгээд сайхан хайраа явуулчихна. За ойролцоо нэг 4-5 минут хавцаа хайрж байгаа. За тэгээд бүгдийг нэглээд нэг гаргачихна. За тэгээд галын хувьд гэх юм бол хит чанга гал дээр бол амархан төлөгдчтэй учраас нэг дундаас чанга гал дээр болгож байгаа. За тэгээд гаргаж аваад нэг 2-3 минут амраачуулах доторх нь их зөөлөн гаднахын шажигнаар болдог. За тэгээд дахиж буцааж хийж агаад дахиж жоохон тагийн даалж чад сайтар халаагаад зөөлцөө нэг 2
1-2 минут ингэж баг зэрэг шааж эргүүлээд ерөнхийдөө ингэж бэлэн болж байна. За тэг оронд нэлээд сайдар халгаж шаад. За ингэж үнэхээр гоё сайхан шаргацсан харагдаж байна. За тэгээд ийм тавган дээр ийм цаас тавьж аваад ингэж шүүс баг зэрэгийн тусын хамж авч жагаад за тэгээд салааттай хамт ингэ тавглаад идвэл маш гоё. За тэгээд нат доторх нь бол маш гоё зөөлөн гадарх нь шаржигнуур ийм сайхан гоё дахианы цээж минь бэлэн боллоо. Та бүхэн бас хамтлаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.